За эрхэм үзэгчдээ студид эргээд тавтай морил. Өнөөдөр бидний оноос онцолж байгаа сэдэв бол Монгол бэлэг уриалга буюу за монголчууд маань 2017 оны туршид үндэсний үйлдвэрлэлээ цагаан сарын үеэр за мөн бусад үеэр үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байгаа энэ үзэл санаанд хэрхэн дээшилж байгаа талаар бид онцлон хүргэж байгаа. За өнөөдөр томилон хүргэж байгаа сэдвийн хүрээнд ярилцахаар студид зочин хүрэлцэн ирсэн Талан эзэн компани захирал за Монголын үндэсний брэнд болох Наад брендийн үүсгэн байгуулагч Сайхан Баяр хүрэлцэн ирсэн. Тань цав гарган ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Наад брэнд гэдэг бол яг Монголын үндэсний гэр урлаж байгаа. Тэрийг яг сувнер маягаар үйлдвэрлэж байгаа юм брэнд гэж хувьдаа ойлгоод байгаа л да. Тэгээ та бүхэн маань сая оны өмнөхөн маш том шагнал авсан шүү дээ, тий. Энэ бол энтерпренер шагналаас шагналынх нь нэр юу байлаа? Оны онцлох гарааны бизнес эрхлэгч. Гарааны бизнес. Бид ч яг энэ 2017 оны 4 сард манай үйл ажиллагаа эхэлсэн. Тийм тэгээд яг энэ жилдээ одоо буюу гарааны бизнесийн хамгийн шилдэг нь байсан гэсэн шагнал. Тэгээд энэ шагнал маш их баяртай байгаа. Энэ бол яг үнэндээ манай одоо хамт олон хэрэглэгч, харилцагч бүх хүмүүсийн маань одоо хамтын зүтгэлийн л үр дүнд энэ шагналыг хүртсэн байна. Ер нь гарааны бизнес эрхлэхэд маш хүнд байдаг. Ялангуяа үндэсний хөрөнгө оруулагч, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол маш хүнд гэж ярилцдаг шүү дээ, тий. Хэр хүнд байв? Туулсан бэрхшээл ер нь ямар байв? Яг уу хүнд гэвэл одоо нэг бүхэл юм хүнд болох гэдэг тий. Яг уу бидний хувьд хүндрэл одоо хүнд зүйлийг даван туулах нэг болсон шалтгаан одоо шилбэл манай нэг бүтээгдэхүүн эцэслэн гарахад Монголын үндэсний 12 аж ахуй нэгж хувь хүн нийлж бүтээдэг. Тэгээд одоо юу гэдгийг нэ сүүлийн үед ерөнхийдөө бизнесийн загвар өөрчлөгдөд байна л да. Тэр нь юу вэ гэвэл аливаа үйлдвэрлэл бүх юм ингээд нэг одоо бүх юмаа нэг компани эзэмшдэг байсан бол сүүлийн үеийн бизнесийн загвар бол илүү хин сайн хийж байна. Тэрнтэй хамтраад бүтээгдэхүүн гаргах. Тэгэхээр юу гэдгийг тэр маань нэгдүгээр чанар сайн болно. Цаг хугацааны хувьд хурдан болно тий. Гэх мэтчлэн ийм боломжууд бий болдог. Тэгэхээр манай хувьд бол яг үүндээ хүндрэлийг даван туулах гол шалтгаан маань чаддаг хүмүүст ажлуудаа хуваарлж өгөөд бид нар өөрсдөө бол цэвэр стандартаа гаргачих. За яг ийм стандартаар хийсэн тохиолдолд бид нар бүтээгдэхүүнээ авнаа. Одоо шилбэл манай бүрээсний гэрийн одоо жирийн тоглоомын гэрний бүрээсний оёдлыг гэхэд одоо гэртээ байгаа тэтгэвртэй гарсан бол өрх толгоос эмэгтэйчүүд ойдог. Тэгээ бид нар зарим тохиолдолд нэг хүмүүст нь оёдлын машин хүртэл авч өгөөд энэ нь өөрөө юу гэдгийг нөгөө нийгмийн хариуцлага талаас 40-с дээш насныхан тэгээд өрх толгоос эмэгтэйг ажилтаа болгох гэдэг тэр юугаараа хүртэл явж байгаа. Тэгээд юу гэдгийг нөгөө хүмүүс маань ингээд одоо юу гэдгийг ингээд байнгын юунд үйлдвэр дээр ажиллаад авах хэцүү байдаг бол гэрээс нь ажиллах тэр боломжийг нь хангаад өгчөж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд одоо юу гэдгийг магадгүй зөвхөн миний уншиж судалснаар Тайван улсын хөгжлийн цикл нь яг ингэж явдаг. Жижиг дунд аж ахуй нэгж гар урлалын хүмүүсээ нэгтгэж чадсан. Бид нар зүгээр эхлэлийг нь тавьж байгаа. Тэгээд яг энэ ийм маягаар Монгол улс бас бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломж байна гэж харсан. Наад брендийн нэг гэр бий болоход үндэсний 12 үйлдвэрлэгч хамтарч ажиллагаа гэсэн үг байна шүү дээ. Санааны шат маань 7-8 жил үргэлжлээд тэгээ 14 онд бид нар нэг модон загвар анх хийж үзрээ. 60 см-ийн диаметртай модон загвар хийсэн. Тэгээ тэрийгэ борлуулах гээд гадуур явж үтсэн. Тэгтэл нэг асуудал гарсан. Нэгдүгээрт модон загвар маань болохулж байсан. Хоёрдугаарт хийхэд айгүй хүндрэлтэй байсан. Гуравдугаарт хүнд болж байсан. Тэгээд ихэнх хүмүүс маань гадагшаа авч явах гээд байдаг. Тэгэхээр хүнд гэдэг чинь өөрөө асар том асуудал үүсгээд. Тэгээд дээрэс нь модон бүтээгдэхүүнийг гадагшаа экспорт хийхэд чинь нөгөө бичиг баримт нь гарал үүслээс ахуулаад маш хүндрэлтэй зүйлүүд их тохиолддог. Тухайн үедээ бид нар чинь Монголд хунцрын үйлдвэр байдаг гэдгийг мэдэхгүй. Google-с ингээ хайсан чинь Хэв Ашмал хунцар гэдэг компани гарч ирээд тэгээд Хэв Ашмал хунцар дээр очиод нөгөө модон загвараа үзүүлээд нэг ийм хийх гэсэн юм аа гэсэн чинь хүү бид нар хийчих штэ. Тэгээд бид нарыг хунцрын одоо гол үйлдвэрлэлээ энд хийгээл. Тэгээд хунцар хэсэг маань буюу одоо гэрийн яс модыг бид нар хунцраар орлуулж хийсэн гэсэн. Тэгээд энэ маань өөрөө үйлдвэрлэлийн аргаар хийдэг учраас нэгэн жигд гарна. Дээрээс нь одоо юу сайтай хөнгөн болно. Одоо манай гэр чи яг нөгөө бүх юм нь ороод хайрцагтайгаа 950 г шүү дээ. 1 кг ч. Модоор хийдэг байхад хэд байсан бэ? 5.6 кг. Маш их багасгаж чадсан байх тий. Хэв хашмал хуванцар гэдэг чинь сая мөн шагнал авсан. Сая нөгөө юу авсан шүү дээ. Ногоон үйлдвэрлэлийг нэвтрүүлэгчгээд. Тийм ер нь өөрөө бас хунцрын чиглэлээр нэлээд сайн дагнсан компани. Барилгын материал импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг хийдэг маш сайн компани байна.
Тэгээ монголчууд хамтарч ажиллахаар тийм хариуцлагагүй хүмүүс байдаг. Гэрээгээ зөрчдөг, бараа бүтээгдэхүүнээ цагт нийлүүлдэггүй гэл тийм яриа маш их байдаг шүү дээ. Монгол хүнийхээ тухай. Энэ байдал юу нь яг ямар байдгийг юм цагаад болоход. Цагаад болохоор ер нь ийм л зүйлийг ойлгосон. Бид нар чи яг нөгөө нэг одоо бизнесийн хэлээр бол кластерын системээр хөгжөөд байгаа. Одоо Toyota-гийн үйлдвэрлэлийг маш олон жижиг дунд үйлдвэрүүд Toyota-гийн ангуудыг хийдэг шүү дээ. Тэрнлүүл төхүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд ингэхээр ийм л юм бил ерөөсөө Toyota өөрөө стандартаа маш сайн бариад төлөвлөлтөө маш сайн хийцэн байх хэрэгтэй. Тэрэн шиг одоо юу гэдгийг бид нар буюу одоо энэ талын эзэн компани маань төлөвлөлтөө сайн хийгээд стандартаа зөв тогтоогоод эргээд бүтээгдэхүүний яг тэр стандартын дугаар хүлээж авахд энэ асуудал бол харьцангуй бага. Яг гэвэл нөгөө манайхан ерөөсөө ийм л юм л дээ. Төлөвлөлт гэдэг юмыг нь маш сайн хийгээд яг тэр хүрээндээ шахахад хойшлох юм ерөөсөө байхгүй. Бидний өнөөдөр томилж байгаа сэдв бол монголчууд үндэсний үйлдвэрлэлээ нэг үе бодвол маш их дэмждэг болж байна. Хамгийн наазахын жишээ цагаан сарын үеэр одоо айлуудад ороход л үндэсний үйлдвэрлэлийн бэлэг маш их хөгжижлээ. Тэгээ энэ 2017 онд таны одоо яг хувь хүний зүгээс ажиллахад энэ үзэл хэр дээшилж байна? Дээшилж байгаа. Энэ өөрөө бас дээшлэх шалтгаан нь өөрөө яг цэвэр одоо бас нөгөө хүмүүсийн итгэх зориг сэрхээс гадна үндэсний үйлдвэрлэл маань өөрөө бас хөгжөөд байгаагийн шалтгаан л да. Нөгөө нэг импортыг орлох бүтээгдэхүүнүүд ялчгүй гарч ирээд байна. Тэгэхээр нөгөө бүгдийн зах зээл дээр 10 бүтээгдэхүүний 2 нь импорт одоо манай дотоодын бүтээгдэхүүн байсан бол 4 5 болоод ирэхээр хэрэглэгчийн сонголт нэмэгдээд эхэлдэг. Тэгэхээр энэ маань өөрөө харахад хэрэглэгчийн юу өөрчлөгдөд байгаа юм шиг мөртлөө зах зээл дээрх бүтээгдэхүүний дотоодын бүтээгдэхүүний тоо нэмэгдэх тусмаа хэдийгээр өрсөлдөөн юм шиг харагдавч энэ өөрөө зах зээлийн яг циклээр айгүй зөв юм яваад. Явандаа энэ маань өөрөө 10 бүтээгдэхүүний 6 бүр 8 болж эхэлнэ. Яг гэвэл энэ өөрөө яг л жамаараа хөгжиж эхэлнэ. Тэрний дараа тэлж эхэлнэ. Тэг яг өссөн үсээгүй одоо гадагшаа. Тэр хоорондоо өрсөлдөөнийхөө хүрээнд бүтээгдэхүүнүүд сайжирч эхэлнэ. За импортлогч нар бүтээгдэхүүнээ оруулах нь багасж эхэлнэ. Танай брендийн хувьд 4 сараас үйл ажиллагаагаа яг цэвэр явуулж хэлсэн тийм ээ. Борлуулалт юу нь ямар байна? Дээрэс нь үндэсний үйлдвэрлэгчид маань яг маркетингийн тал дээр жоохон сул ажиллаад байдаг тийм. Маш гоё зүйлүүд хийгээд байгаа мөртлөнгөөсөө маркетинг жоохон сул байгааддаг. Энэ тал дээр хэр анхаарсан? Тийм манай шин сайхан туршлага юу байна? Тийм яг уу одоо ч нөгөө нэг биднэрт гарааны бизнес эрхлэгчнэрт хамгийн том боломж ер нь гарааны гэлтгүү том компаниуд нэг том боломж нь Facebook болчихлоо л да. Яг зүгээр маркетингийн үед бид нар ч өөрсдөө маркетингийн агентлаг байсан. Тэгээд үйлдвэрлэгч болцсон. Тэгэхээр яг маркетинг дээр нэг бас одоо гал алдаж зовоогүй гэсэн. Зүгээр ер нь бусад компаниудыг харж байхад ялчгүй маркетинг дээр одоо болохгүй байгаа ажиглагдаад байт. Тэр нь юу ерөөсөө ганцхан зүйл л дээ. Маркетингд ерөөсөө хамгийн чухал зүйл бол ялгарл гэдэг зүйл. Бусадын бүтээгдэхүүнээс танах ялгарл нь юу юм? Тэгвэл тэр ялгарлаа яаж хүн төрөх юм л гэдэг асуудал. Борлуулалтын хувьд ямар байна? Борлуулалт санснаас сайн байгаа. Тийм бидний бодсноос сайн байсан. Яг гэвэл нэгдүгээр 4 сар гараал нөгөө аялал жуулчлалын сезон эхэлсэн. Тэгэхээр ч ерөөсөө жуулчид их аавна. Монголоос гадагшаа явж байгаа хүмүүс бас их аавна. Тийм яасан тэгээд ерөнхийдөө аялал жуулчлалын сезон унсан чинь манай байгууллагууд дэмжиж эхэлсэн. Одоо нөгөө томоохон байгууллагч бид нар нөгөө ингэсэн гэрийнхэн бүрээс болон хайрцаган дээрээ тухайн байгууллагын логог болон одоо хүссэн үгийг нь хэвлэж өгдөг үйлчлэгээ гаргасан. Тэгсэн чинь нөгөө байгууллагч айгүй ихээр захиалаад харилцагчийн бэлгэндээ гадаад харилцагчийн бэлгэндээ гэсэн тэгтэл ингээ аялал жуулчлалын сезон унтал дагаад нөгөө байгууллагын идэвхжил эхлээд 10 сараас одоо ялангуяа нэг байгууллагыг хэлэхэд бол тухайн байгууллага нэрийн дурдаад яг захирал нь манахаас 3-ыг аваад харилцагчтай өгсөн юм. Тэгсэн чинь нөгөө харилцагч нь гадаад харилцагч нь олон байжгаад бусад харилцагч нар нь гомдоод та ийм гоё юм яагаад бид нарт төгсөнгөө. Тэгээ буцаж ирээд маш ихээр нь аваад тийм бүх харилцагч нартаа өгөхгүй бол болохгүй нэ бүр ингээд өстой гоё билэг гэдэг ингээд тэгээд ингээд авч ирсэн тохиолдлууч байгаа. Гаднаас захиалга ер нь хэр байна? Манайх одоогоор 6 улсад тодтолтолж байгаа. Тийм Өмнөд Солонгос, Япон, Хятад, Орос, Герман, Америк. Гэр барих технологи стандарт шат амжилах нь бол яг Монгол гэр барихтай адилхан уу? Яг адилхан. Одоо жишээлбэл жоох хүүхд хүртэл өөрөө заавар тоглоомн зориулаад жоох өөрчлөсөн юмнууд бий. Тэр нь одоо жишээлбэл нөгөө өнийн тоон 4 хантай гэр чинь 66 байдаг бол манайх 36-тай. 66-тай хийх гэж үтсэн. Тэгсэн чинь нөгөө жижиг болчохороо үнний толгойч өөрөө баг зүүнний үзүүр шиг гарч ирчих гээд.
Тэгээ ерөнхийдөө бас нөгөө жижиг болохтой өөрчлөсөн. Цагаан сарын бэлтгэл гингүүт үндэсний үйлдвэрлэлийн биелэг нэгээр нэмэгдэжээ энэ жилээс тий 4 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэхээр чи. Тэгэхээр цагаан сард яг дундаж орлоготой иргэдийн хувьд бэлгэнд сонгох боломжийн талаас нь танаа үнийн хувьд ер нь ямар нэгэн зохицуулалт хэр байгаа. Яг өртөг өндөр болоодсон учраас бид одоо манай хийсэн загвар маань диаметр нь 30 см, өндөр нь 15 см-тай байгаа. Тэгээ нийт 225 хэсгээс бүрдсэн. 225 хэсгийг эвлүүлээд ийм бүрэн тавилгатай Монгол гэр маань гарч ирдэг. Тэгээ манайх чи яг тулганыхаа голоос гэрэл асдаг. Зай хийгээд гэрэл асдаг тийм шийдэлтэй. Тэгээ яг гэрэл асаасан шалтгаан нөгөө манай төслийн зөвлөх маань Дулан багш. Бас наад брендийн үндэслэгч маань байгаа. Тэгээ Дулан багшийн зүгээс тулга тавьсан бол заавал гэрэл асаах. Ямар нэгэн гал голомтын бадрах хэрэгтэй нөгөө бэлэгдэл зүй талаас. Та нар ямар нэгэн шийдэл олгээд даалгацсан. Тэгээ явсаар байгаад манай дээр бид нар IT парк дээр тухайн үед үйдгсэн. Тэгээ нөгөө Билог технологи гэдэг компани манай тэр гэрлийн шийдлийг гаргаж өгсөн. Залуучууд. Тэгэхээр бас л дэм дэмэндэл бид нар чинь юмаа гаргаа явдаг. Тэгэхгүй бид нар чинь электрон тал дээр тутмаг байгаа юм чинь. А яг цагаан сартай холбоотойгоор бид нар ер нь бол одоо 20 см диаметртай одоо яг дүү гэсэн үг. Яг адилхан гэрээ гаргаж байгаа. Энэ маань бол ер нь бол яг дундаж орлоготой яг адилхан чанар яг адилхан бүтээгдэхүүний орцыг арай багасгаад үнийг буулгаад тэгээд үн болох өөр боломжууд байсан л та бид нарт нөгөө ажиллаад үзэхээр за тэгвэл тэгээ ингэж болох юм байна гэдгээр үнэ болох, өртгийг болох тэр боломжоор гаргаж ирсэн. А мөн бид нар гарын алганд багтаж байгаа бүр 8 см диаметртай бас эвлүүлэх юм. Бас угсардаг. Гэхдээ тэр маань одоо гадна бүрээсгүй яг Монгол гэрийн ясмууд гэж ярьдаг шүү дээ. Тэр хэсгийг хийсэн 8 см диаметртай гэр гаргаж байгаа. Улсын хэмжээнд ер нь үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих бодлого хэр байна гэж та ер нь харж байна. Та ямар нэгэн дэмжлэг төрөөс авсан уу? Төрөөс бол одоогоор дэмжлэг аваагүй. А сая харин маш санамсаргүй нэг зүйл болсон. Нийслэлийн засаг даргаас Монголын 3 компанийг сонгоод эх жилийн бас одоо нөгөө гадны зочид төлөөлөгчдийн бэлгээс тэрэндээ манайхыг нэгэнд нь оруулаад сонгосон байсан. Тэгээ өөрөө бүр хүлээж авч уулзаад яг Монголд үйлдвэрлэдэг ийм гоё бүтээгдэхүүнийг би ингээд сонгож байна гэд. Тэгээд манайхаас бүтээгдэхүүн худалдаа авалтаа хийцэн. Өө тийм үү. Тийм бүр ингээд тэгэхээр одоо юу гэдгийг ам биш бүр илүү ажил болгоод ажил хэрэг болсон юм байна тий. Нөгөө талаасаа бид нар одоо нөгөө экспортыг дэмжих төсөл гээд сангийн яамны дэрэгдэх тэр төслийнхэнтэй хамтарч одоо төслөө бичиж байгаа. Тэр маань өгдөг тухайн байгууллагад $100,000 хүртэлх санхүүжилтийг буцалтгүй тусламж буюу эргэн төлөхгүйгээр өгдөг. Гэхдээ энэ маань өөрөө цэвэр экспортын бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Тэгтэл манайх чинь 80% нь экспорт руу гараад нэмээд экспортын боломжууд байгаад идэг. Тэгээд энэ дээр хамтарч ажиллаж байгаа яг ганц хоёр шаардлага хангах хэрэгтэй байгаад байгаа. Тэрэн дээрээ нэг жоохон цаг хугацааны хүлээгдэл яваад байгаа. 3 сараас манай шаардлага хангах чинь гэсэн. Монгол улсад бол харьцангуй бас боломжууд байгаа. Тийм байгаа. Хөөцөлдөх хэрэгтэй. Нөгөө талаасаа нөхцөл шаардлагыг хангах хэрэгтэй. Гэтийн зорилтыг сонирхож болох уу? Яг гэрээ үйлдвэрлээд улам сайжруулад явах уу? Эсвэл үндэсний үйлдвэрлэлийн өөр бараа бүтээгдэхүүн хийх зорилго байгаа юу те? Энэ дээр за гэрээрээ нэг хэсэг дагнах бодолтой байгаа. Саяхан манайх нөгөө нэг дэлхийн нэг юм тоглоомын том эксперттэй. Тоглоом гэдэг маань одоо той гэсэн үг. Той буюу одоо энэ бодит тоглоомны том эксперттэй холбогдсон. Гэрээ явуулсан. А тэгээд мань хүний тавьсан санал биднэрт их таалагдсан. Тэрний үг бол энэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаад танах лицензээ манайд өгөх үү. Тэгээ оюуны өмчн танайд байдаг учраас лицензээ манайд өгөх үү гэсэн санал тавьсан. Тэгвэл бид нар дэлхийд гарах боломж байна гэдэг санал тавьсан байгаа. Тэгээ одоо энэ дээр бид нар ажиллаж байгаа. Гэхдээ энэ аливаа юу гэдэг юм дэлхийд гарах бизнесийн цикл ингээд өөрөө урт хугацаанд үргэлжилдэг яриа хэлцээр нь ямар ч байсан эхний яриа хэлцээр явагдсан. Бидний өнөөдрийн гол зорилго бол 50 маань гол зорилго бол бид 2017 оны туршид одоо мундаг байлаа. Бие биенийгээ сайн дэмжлээ, үндэсний үйлдвэрлэлээ, боломжийн дэмжлээ тий. Цаашдаа бүр илүү дэмжцгээе, дэм дэмэндээ эдийн засгийн хүндрэлийг даван туулъя гэсэн уриатай шүү дээ өнөөдрийн 50 бол. Тэгэхээр та манай телевиз үзэгчдэд хандаад тийм ээ. Яг энэ уриалгын үүднээс нэг сайхан алтан уриалга хэлээдэг. Бас гарааны бизнесээ эхлүүлж байгаа ч юм уу ямар нэгэн хүндрэлтэй тулгараад ингэ явж байгаа бизнес эрхлэгчдэд үндэсний үйлдвэрлэгчдэд бас нэг сайхан алтан зөвлөгөө өгөх. Үндэсний үйлдвэрлэл гэдэг маань өөрөө яг тэр нөгөө нэг үндэст ард нь байгаа хамт олон тэгээд бас тэр олон үйлдвэрлэгчийн нэгдлээс бүтсэн бүтээгдэхүүн ингээд одоо юу гэдгийг гардагаас гадна
Магадгүй энэ маань өөрөө манай бүтээгдэхүүн одоо манай компани бүтээгдэхүүн маань томроод ингэ явчихвал магадгүй өнөөдөр худалдаа авсан ээжийн хүүхдэд дараагийн удаа би тэр хүүхдийн бүтээгдэхүүний худалдаа авах тэр хүүхдийг магадгүй бизнесээ эхлэхэд нь би дэмжих, манай компани дэмжих тэр нөхцөл болцоо үүсч болох юм а гэдэг юу гарч одоо би энийг зүйлийг л бодсон юм л да. Аливаа бүх юм нэг юм утга учиртай байдаг гэдэг. Өнөөдөр манай бүтээгдэхүүнийг авч та дэмжсэн бол ирээдүйд манайх эргээд танд ямар нэгэн байдлаар үр дүнгээ өгөх байхаа гэдэг. Үр дүн тусламжаа бас сунгах байхаа гэдэг. Ийм зүйл би байнга л итгэж явдаг. Магадгүй энэ бурууч зүйл байж магадгүй. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл илүү сонгож дэмжээрэй гэж хэлмээр байна. Бас нөгөө талаасаа хэдийгээр үндэсний үйлдвэрлэл гэж байгаа ч гэсэн бас хамгийн сайныг та бүхэн сонгох хэрэгтэй хэрэглэж. Тэгэхээр бас хамгийн сайнаа сонгоорой гэж хэлмээр. Ягаад гэвэл нэгэн л хүн бол төрсний хамгийн сайн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр аваад хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч нар маань хүртэл импортыг орлохоос хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээрэй гэж хэлмээр. Тэгвэл хэрэглэгч танахыг сонгоно, биднийг сонгоно гэж хэлмээр. Баярлалаа. За их баярлалаа. Таны үндэсний брендийг хөгжүүлж байгаа энэ үйлсэд чинь өндөр амжилт хүсье те. Эх ондоо илүү амжилттай ажиллаарай. За эрхэм үзэгчдээ өнөөдөр бидний таймлан хүргэж байгаа сэдвийн хүрээнд Талын эзэн компани захирал Монголын үндэсний наад брендийг үүсгэн байгуулагч Сайхан Баяр зочноор оролцлоо. Тэгээ Сайхан Баяр зочинтой сайхан туяа сэтгүүлч ярилцлаа. Үргэлжлүүлээд та бүхэн маань энэхүү наад брендийн гэрээг хэрхэн угсарч барих талаарх бяцхан видеог хүлээн авна уу?